Цээж бодлтын хаан Шоко. Энэ одоо юу вэ? Яхара 50,000 гарддаг юм? Юу болсон бэ? Энэ бүсгүй тооцоогоо буруу хийгээд мөнгө нэмчнийхэд байна. Шоколадны сироп 10,000, сун крем 20,000, черри 10,000 гэхээр 40,000. Яагаад 50,000 төлгээд байгаа юм? Уучлаарай. Манай ажилтан алдаа гаргасан юм шиг байна. Дургүй хүрээд ус асуусан мөнгө төлж чадахгүй юм байна. Тооцоо хийж чадахгүй байж юу тооцоо хийх вэ? Гой хүлээж байл да. Шоко чи ийм энгийн тооцоо хийж чадахгүй одоо яах болж байна? Дахиад ийм юм болох юм бол Арчаагүй захиралтай үсчний газар аргагүй мөн дөө. Чипс чи бас яагаад ирчээд сүржигнээд байна? Одоо ийм мулгуу хүний хэн ажилуулдаг юм? Юу гинэ? Би шинэ бүтээлээ танилцуулъя. Энэ бол тооцооны робот. Би байна. Миний тооцооны робот алдаа гаргахгүй. Хурдан ч бодно. Нэг үгээр бол төгс. Энэ бөөн төмөрчин Шокогоос дээр юм. Тэгвэл шалгаад үзгүй. 2243-ыг хүрчгэн 24 хасхан 425 нэмэх нь 56. Юу вэ? 53,463. Дэн яг зөв. Ийм энгийн тооцооч хийж чадсан үү? Талха Шокогийн сарын цалин хэд вүлээ? 3 сая юу? 3 сая? Мулгуу амтнд 3 саяг өгч байдаг чи. Энэ тооцооны роботод сард 30,000-ыг төлөөд л ашиглаж болно. Нэрээ юу? Ямар өвдөө тооцооны роботыг ажилуулад үзэхгүй мө? 85 ха. Та намайг ийм роботтой харьцуулах гээд байгаа мó? Гүй харьцуулаагүй. Болж үз. Халагдах өргөдлөө. Дидэ ийм юм бэлдчихсэн. Яаж ч бодсон. Захиралтай 5 жил ажиллаж байхад арай дэндэж байгаа юм биш үү? 53,463. Би тооцоогоо сайн хийсэн болж. Эднийг цээж бодол сайн заадаг гэлөө. Манай хүүхэд эднийд сураад математик дээр 100 авсан штэ. Эдний багш энтхэг жигнэмэг болохоор математикийн хичээлийг сайн заадаг. Энтхэг жигнэмэг математиктаа сайн гэдээс үнэн байх. Тийм шүү. Наан багшийн цээж бодлтын төв. Өршөөгөөрэй. Баярлалаа огшаа. Уучлаарай. Ямар хачин талах вэ? Хурдан зүгтхаас. Хүлээгээрээ. Чи цээж бодолд сурахаар ирээ юу? Тийм ээ. Хэдэн настай вэ? Би 25 настай. Чи өнөөдрийн хүртэл 788 сая 400 мянган секунд амьдэрсэн байна. Юу? 788 сая 400 мянга 5 секунд болж нэмэгдлээ. Та яаж ийм хурдан бодоод байна? Эхлээд би өөрийгөө танилцуулъя. Би бол энэтхэгийн уламжлалт талах болох нам байна. Манай энэтхэгийн нанууд эрт цагаас математикийг хөгжүүлсэн. Тийм болохоор 12-ийн аргыг зохиосон юм. 12-ийн арга? Энгийн талхнууд тоог 10-ийн хүр дээр тоолдог бол 12-ийн аргаар бол тоог 12-ийн хүр дээр тоолдог. Тэрний ачаар бусад талхнуудаас хамаагүй хурдан бодож чаддаг юм. Чам шиг аяган бялуунууд ч гэсэн 12-ийн аргыг сурчихвал сайн боддог болж чадна. Ямар авдэ? Манай сургалтанд бүртгүүлэх үү? За тэгье. Энийг чи яагаад байгаа юм бэ? Мэдхгүй тоонд муу юм байлгүй. За чимээгүй. Бүгд гэрийн даалгавар төгссөн 11-12-ийн хүрдээ зээжилж ирсэн үү? Тийм ээ. За тэгвэл эхлээд 11-12-132, 12-12-144, 13-13. Шок. 3-4 хэд вэ? Хэдүүлээ. Чамд их бэлтгэл хэрэгтэй юм байна та. 20,697 гүржих нь 364. Хин шидсэн бэ? Өглөөний цайны бов 90%, онооч нь буурсан байна. Үзээлцгэнтэй шоколад 95%. Сайн байна. Харин Шоко. Чи 12 авсан байна. Манай ангийн сүүлийн байранд оржээ. Би юу? Дахиад хамгийн мөн болдогч юм билүү? Өнөөдөр бас хамгийн сүүлийн байранд орсон харсан уу? Өчиг том болж байгаа тоондоо хичнээн муу болоод энд ирэхтэй. Эднэрийг дээ. Ичиж байна уу? Багшаа. Чи тоо бодохдоо муугаасаа ичих хэрэггүй. Юу? Жинхэнэ ичих ёстой юм бол одоо бууж өгөх гээд байгаагаас л ич. Анханасаа сайн байдаг талах гэж байхгүй. Гэхдээ бууж өгөлгүй эцээ хөдөл хичээхэд сайжирдаг юм. Сонголтоо хий. Бууж өгөх үү эсвэл цээж бодлтын хаан болох уу? Цээж бодлтын хаан болно.
6 4 24 6 5 30. Унтаж болохгүй. 6 36 36 7 хамраас ус. 560-ыг үржин 65. Зүг бодсон байна. Энэ удаагийн шалгалтанд хэн дөрүүлсэн бэ гэвэл сайн бай. Манай сургуулийн төвийн түүхэнд анхудаа 100 оноо авлаа. Баярлалаа багшаа. Намайг дуудсан уу? Дэмэ, наашаа сууч. Шоко. Чи бол миний шавнар дундаас хамгийн чадварлаг нь болсон. Тийм болохоор чамд 12-ийн аргын хамгийн сүүлийн нууц аргыг зааж өгмөр байна. Хамгийн сүүлийн нууц арга? Дэмэ. Тэр бол нананам бүжиг юм. Наан бүжиг? Манай нанууд 12-ийн аргыг төгс сурахын тулд хамгийн сүүлд нананам бүжгийг бүжгэлдэг. Багшаа яагаад байгаа юм бэ? На. Я. Наадах чинь юу вэ? На. Я. Энэ нанан бүжгийг хийж сурвал жинхэнэ цээж бодлтын авраг болж чадна. Юу? Гэхдээ би чадахгүй нэ. Шоко, нанан бүжгийг бүжгэлэх ёстой шүү. Гүй энэ ч надаа юу гээч вэ? Харамууд ч хадуухад яаж тооцоо хийх болж байна? Нэмээ ямар нэг асуудал гараа юу? Энэ төхөөрөмжийг ашиглаж чадахгүй нэ. Миний тооцоог хийгээд байл. Манайх тооцооны ажилтангүй. Өмнө нь байсан бүсгүй хайж чав. Бид нар шиг хөгшөө хүмүүс ийм төхөөрөмж ашиглаж мэдэхгүй. Талхаа. Хөө чипси бас юу болов вэ? Чамд нэг юм хэлэх хэрэгтэй болоод ирлээ. Энэ сараас эхлээд тооцооны роботын ашиглалтын төлбөрийг сарын 5 сая болгохоор болсон. Юу? 30,000-аар гэрээ хийсэн биз дээ. Тэр чинь 1 сарын өмнө ярьсан. Одоо барааны үн ямар их өссөн билээ дээ. Муу хоёр чин. Тооцооны ажилтангүй хүн тооцоо хийх роботгүй байж чадахгүй аа? Хой чивсэ. Шоко. Энэ чинь хэн гэж вэ? Нэмэх хасгааж чадахгүй хөөгдөд явсан тооцооны ажилтан биш үү? Оо тийм ээ. Би тооцооны роботтой өрсөлдөмөр байна. Шоко, чи роботыг яаж ялах юм бэ? Тийм шүү. Чи роботыг байхгүй. Аим шиг үгээр өрсөлдөг гэж байгаа мó. Яг нь саналыг чинь хүлээж авлаа. Тэгвэл асуултаа тавья. 129 дээр нэмэх нь 97, үржих нь 62, хасах нь 84. 13928. 146-г үржих нь 78, нэмэх нь 31, хасах нь 6. 11693. Хүүг цаглаа. Шоко өөр болчихж. Тийм байна. Ийм ухаалаг бүсгүй яагаад явуулчихсан юм бэ? Юу вэ? Энэ мангар яагаад ийм сайн болчихов? Одоо яа гэхвдээ сүүлийн асуултаа тавихаас. Хой чипсэ. Чи зайл гаргах гэдэг асуулт асуу. Тэгвэл эхлэе. 453-ыг үржих нь 159, хасах нь 67, нэмэх нь 246. Нэмэх нь 780, хасах нь 321, хуваах нь 2. Хасах нь 456, үржих нь 24, хуваах нь 4, хасах нь 87642, нэмэх нь 24. Хязгаарыг тавтаа. Ийм урт бодлогыг яаж бодох болж байна? Дэшүүрмэс татхнэ. Шоко, нанан бүжгийг бүжгэлэх хэрэгтэй шүү. Энэс өөр арга байхгүй юм байх та. Шоко яаж байна? Чи нана яагаад гарч чаваа? Нан. Yeah. Нан. Yeah. Юу вэ? Энэ бол 12-ийн тооллын хаалга. Хин бэ? Энэ хаалгыг нээвэл бодлогын тухай бүх зүйлийг мэдэж чадна. Энэ 127,870. Ийм байх гэж. Шокогийн зүг байна. Яагаад ч бодож чадахгүй. Болохгүй. Миний тооцооны робот төвтөрчихлээ. Шоко, яаж тооцоо ихтэй сайн болсон юм бэ? Ямар мундаг юм бэ? Өнгөрсөн хавтаа чамд юу тохиолдсон? Их олон зүйл болсон. Тооцооны робот живдэрчихлээ. Тэгэхэд үсчний тооцооны ажилтнаар ажиллаж болохгүй юм уу? Харин үгүй. Ямар болцолтой юм? Цалинг чинь 4 сая болгож нэмээ. Үгүй. 5 сая байвал. Наад саналыг чинь хүлээж авлаа.
Шоко гэсэн үнэхээр баярлаж байна. Том ах. Сүү! Энэ хайрцагнуудыг агуулгах руу зөө. Мэдлээ захирлаа. Хог хаяга битгий мартаарай. За юу? Мэдлээ. Сүүн крем хийхээ мартаагүй биз? Жимстэй цай найруулаад ир. Жорлонгийн суултур бөгдөрчихсөн байна. Хурдан үс засахад хэрэгтэй юм а бэлдээдгээч. За захирлаа. Ойлголоо. Энэ сүү өнөөдөр ямар ирч хүчтэй байгаа юм бэ? Оо, сонсоогүй мó. Өнөөдөр сүүгийн ээж аав нэрээ штэ. Уулзаагүй жил болж байгаа гэсэн. Сүүгийн ээж аав уу? Хэмбэ? Сайн байна уу? Энэ ноён талхны өсчний газар уу? Тийм ээ. Хинсэн. Гоё юм байна. Сүү минь хоёроо сансан шүү. Уулзаагүй ямар их удаа. Сайн байгаа үсттэй. Нэрээ тийм. Та хоёрт өсчний газрынхныгаа танилцуулъя. Энэ хүн бол манай өсчний газрын захирал ноён талх. Энэ бол миний хамтран ажиллагч Шоко. Ноён талхаа сүүгээс таны талаар их сонссон. Сүү маань таныг маш их хүнддэг юм бэлээ. За зүгээр дээ. Таны газар их сайхан юм байна шүү. Миний нийлх үрийн сайхан газар ажилладаг хэрэг үү? Яг үрээ. Ээж би одоо нийлх биш. Том ах болсон. Том аха? Ээжтэйгээ уулзаагүй удсан байж үнсэхгүй юм уу? Хэрэг тийштэй. Энд яг уу миний нэлхүр өсөхгүй байна гэж юу? Уулзаагүй удсан юм чи явж мах идэх үү? Маха? Гоё доо. Захирлаа сүйтэй хамт явж орой хоол идэж болох болов уу? Болгүй яах вэ? Сайхан хооллоорой. Танд маш их баярлаа. Явцгаая. Самгипсал идэх үү? Шарсан дахиа идэх үү? Сангипсал тэгээ. Сүүг яагаад ийм жаахан хүүхэд шиг байдгийг ойлгочлаа. Харин тийм ээ. Таны хоол гарчлаа. Хойдоо. Ой хүлээгээрээ. Аав нь түлэгдсэн хэсгийг аваад өгье. Түлэгдсэн нь гоё штэ аваа. Бүлэнхий мэдвэл хор тавдар тусна. Зя. Гоё юм аа. Сүү кимчич гэсэн идэх үү? Миний цуцсан халуун ногоотой мэдэж чаддгүй юм чи усаар зайлаад өгье. Нэрээ би одоо халуун ногоотой мэдэж чадна уу? Юу? Халуун ногоотой мэддгээ? Халуун ногоотой кимчи идэж байгааг маань сайн хараарай. Одоо том ах болчих чи ах болчихж. Миний хүүч том болсон байна шүү. Донот хамгаалагч. Сүү одоо донот хамгаалагч үзгээ болоод унтцгаая. Дахиад үзмээр л байна штэ. Эрт унтаж байж өндөр болно штэ. Оронд нь ээж нь үлгэр уншаад өгье. Хөөх, бяцхан сүүний зориг миний хамгийн дуртай ном байна штэ. Эртээ урдын цагт бэкри тосгонд зоригтой бяцхан сүү амьдардаг байжээ. Захирлаа Шоко, өглөөний минь. Сүү, өчигдөр ээж автагаа сайхан байв уу? Тийм ээ, өчигдөр ээж автагаа махны газар орсон. Аа маань махны түлэгцэн эцгийг аваад харин ээж маань кимчи уурж өгсөн. Тэгээд бүр болоогүй. Унтахын өмнө ээж маань үлгэрийн ном уншиж өгсөн гэж боддоо. Сүү чи чинь хэдтэй вүлээ? Ээж аав чинь одоо хүртэл чамайг хоололдог юм уу? Кимчи хүртэл уурж өгсөн гэхээр арай тэнэгнэ. Бүгдээрээ тэгэж иддэг юм уу? Юу гэж байгаа юм? Одоо бол цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл ганцаараа хоололдог шүү. Тэгээд ээжээрээ үлгэрийн ном уншуулнаас чинь хөнгөрч хөөг юм уу? Хүүхэд мөн байна, мөн байна. Би жаахан хүүхэд биш шүү. Оо тийм үү? Жаахан хүүхэд биш, том ах гэсэн шүү. Хүүхдээ гүзээлзэг наваад ирээ. Хүлээгээрээ хүүхэд гэж хин юм бэ? Эрхэмэ. Сүү 20 нас хүрчихсэн хэрнээ ээж аав нь одоо хүртэл хоолыг нийдүүлж унтахын өмнө үлгэр уншиж өгдөг гэсэн шүү. Үе яана. Тэгээд ч бас болоогүй. Халуун ногоотой кимчиг нь усан дэвтэж өгсөн гэж бодлоо. Зуха би ирлээ. Оо бяслаг чи сүүг ах гэж битгий дуудаа. Хүүхдээ гэж дуу. Хүүхдээ? Үгүй харин сүү байна. Унтахын өмнө аав ээж нь сүүд. Сүү надаас насаараа болгосон хүүхдэр юм бэ штэ. Би жаахан хүүхэд биш. Нэрээ тийм хүүхэд биш. Том ах гэсэн. Том аха яг жаахан хүүхэд шиг юм. Би өөрийнхөө ямар том хүн шиг гэдэг батлаад өгнө.
Ээжээ хоёр нэрчглээ. Ноён талхаа сүйтэй хамт төрүүлээд явж болох уу? Өнөөдөр хамт хүүхдийн парк явахар болсон юм л да. Оо тэгэлгүй яах вэ? Цагийн хөвгөлтэй Би өнгөрөв. хүүхдийн парк явахгүй. Хүүхдийн парк руу чинь жаахан хүүхдүүд л явдаг үсттэй. Би өнөөдөр явж гүн ухааны лекц сонсно. Юу? Гүн ухааны төвөө? Энэ яагаад байна? Сүү. Эртээд тоглоомын талбай явмаар байна гэсэн биз дээ. Гүн ухааны лекц сонсож яах юм бэ? Ээж аава би одоо том болсон болохоор хүүхдийн парк руу явахгүй. Хүүхдийн парк дээр тоглож байхын оронд өөрийгөө хөгжүүлж, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй үсттэй. Бид хоёр тэрийг мэдэхгүй хамгийн үнэтэй эрхийг авчихсан байдаг. Сүү явахгүй гэж байгаа юм чи ноён талх шоко хоёр төлөө үгүй дөө. Тэгье дөө. Юу хацвэ? Байд. Одоо яа гэхэв? Мөнгө нь хайрын юм чин тоглоомын парк явхаас биш яах вэ? Хаахаас нь өмнө хурдан явцгаая. Хүүхдийн парк далайн дээрэмчний савлуур дээр суугаад мөргөлдөг машин дээр часан хандлаа сууна. Сүү юунд суумаар байна? Миний хүүгийн хамгийн дуртай морин дайруулга тэнд байна. Мөргөлддөг машинд ч гэсэн дуртай шүү дээ. Алив явцгаая. Долоогоос доош насны хүүхэд тоглоно гэж байна. Энд суух юм бол жоохон хүүхэд чиг гэж шоолно штэ. Энд жоохон хүүхэд суудаг юм шиг байна. Том хүмүүсийн суудаг тоглоом руу явцгаая. Би гэр сууж үзнэ. Энэ чинь галзуу хулган шүү дээ. Сүүхүү минь амар юм биш үү дээ. Тэр чинь юу гэсэн үг вэ? Би бүр галзуу хулганаас ч илүү амар тоглоомд сууж үзсэн юм шүү. Алив хурдан явцгаая. Яста янзтай байлаа шүү. Тэгвэл дахиад нэг суух уу? Чи зүгээр үсүү? Тэгнэ тэр галзуу хулган арай л ахтана. Явж морин тойруулга дээр суувал ямар вэ? Үгүй. Дотор нь муухайраад байгаа юм уу? Явж юм уу ил та? Аавынх нь ам сангаад байна. Би зүгээрээ. Үнэхээр цангаад байгаа бол явъя дөө. Хөөх хамгаалагч донод чүүсний ногоон нь байна. Миний хүү хамгаалагч доноод чүүсэнд дуртай байхаа. Би зүгээрээ. Энд чинь угаасаа жаахан хүүхдийн ундаа штэ. Надад нэг аяг кофе өгөөч. Эспрессоноос нэг шот нэмээрэй. Чи сая кофе уун гэсэн үү? Эндүү гашуу юм биш үү? Кофег угаасаа гашуун амтнаас нь болоод л уудаг шүү дээ. Яг л бидний амьдрал шиг. Харж байна уу? Кофег том хүмүүс уудаг гэд байхад. Миний урд хоног хамгаалагч юусэл уучхал та. Би жаахан хүүхэд биш шүү. Юу? Та хоёрыг намайг жаахан хүүхэд гэд байхаар захирал шоолоод, шоколад гэсэн шоолоод, бислэг найз маань ч гэсэн шоолоод байна шүү дээ. Би ч гэсэн одоо нийгмийн харилцаанд ордог том хүн. Ингэж жаахан хүүхчиг харьцах юм бол одоо та хоёр гэртээ харьцгаа. Уучлаарай. Бид хоёр хүүтэйгээ уулзсан болохоор ийм том болсны чи мэдсэнгүй. Сүү дараа уулзъя. Өгшөн одоо явцгаая. Би арай дэндүүлж хүүдээ. Уг нь аав ээж хоёртойгоо хамт байхыг хүсч байсан юмсан. Кино театрт доноод хамгаалагч үзээд, хүүхдийн тоглоом ахуулаад, тоглоомын төвд ч гэсэн тогломоор байсан штэ. Шалти би том хүн шиг царайлж байгаад юу болчих вэ? Ээж аавыгаа санаад байна штэ. Ээж хаа? Та хоёр энд юу хийж яваа юм бэ? Хүүгээ орхиод явна гэсэн харамсалтай санагдаад байхаар нь хүлээж байлаа. Дахиад надтай жоохон хүүхчиг харьцах гээгүй юм уу? Бусдын өмнө том хүн шиг аашиллаа гэд том болчихдгүй юм шүү дээ хөө минь. Тийм ээ хөө минь чи хангалттай том болсон. Дуртай ажлаа хичээнгүйлэн хийж, хүнд байдалд орсон талхнуудад тусалдаг. Хамгийн гол нь өөрийнхөө хүчээр хичээж амьдарч байгаа. Аав ээж хоёр нь чамаараа үнэхээр бахархаж байгаа. Чи аль хэдийн хинээс илүү том болсон. Ээж аава том болсон юм шиг аашлах надад ч гэсэн хэцүү байсан. Тийм. Ээж аавынхаа хажууд бол жаахан хүүгчиг байхад зүг. Чи хэдэн ч нас хүрсэн хамаагүй бидний хайртай хүү шүү дээ. Маргааш амралтын өдөр шүү дээ. Явж кино үзэх үү? Кино үзчихээ тоглоомын төв рүү бас явъя. Тоглоомын дэлгүүр ч гэсэн оръё. 20 жилийн өмнө.
Хөгшөө хүүгийн маань толгой дээрх үсэг буруу байна. Одоо яадаг вэ? Санаа зовлтгүй. Онцгой хүүхэд болохоор ийм байгаа юм. Хүмүүс шоолоод байвал яах вэ? Найзтай болж чадахгүй бол яах вэ? Тийм үед бол бид найз нь болж хотол болно. Бидний хайртай хүү сүү шүү дээ. Ажлын шалгалт. Энийг цэвэрлэхэд туслаач ёстой. Муухай юм аа. Би өөр сэтгүүл авч болохгүй. Сонсож байна уу? Одоо цэвэрлээд өг. Энэ уулзсан сэтгүүл байна. Сонсож байна уу? Айшоко, надад туслаач. Надад хийх юм зөндөө байна. Тэгээд ч би үс застгүй. Зүгээр л кас. Марагдахгүй их ажил байна. Би ганцаараа хүчрэхгүй байна шүү дээ. Та ер нь туслах ажил тавбал яасан? Хурдан туслагтай болчих юмсан. Сайн байна уу гэмээ? Намайг сүү гэдэг. Би ажилд ормоор байна. Хөөе чи хурдан байна шүү. Би насаараа таны үсчний газарт ажиллах юмсан гэж мөрөөдөж байгаа. Тэгтэл ажилдаа авна гэж цааш ярьлаа. Өнөөдөр миний мөрөөдөл биелж байна. Тийм үү? Чи одоо хэдэн нас хүрч байгаа вэ? Ээж надад ярьж өгдөг юм. Би төрөлтөө өөрөө хүүгээ тасцсан гэсэн. Өөр тоглоомод байхад зөвхөн хайчаар л тоглодог. Хүүхдүүд цаас хайчлах дуртай. Харин би үгүй. Би ус хайчлах дуртай. Хайж чулуу даваадахад хайж дандаа ялдаг. Би таны хамгийн мундаг туслах болно. За ойлголоо. Гэхдээ ажилд орохын тулд ажлын шалгалтанд тэнцэх ёстой. Таны төлөө юу ч чадна ирэх мэ. Шалгалтаа эхэлцгээе. Эхний шалгалт 3 давхар сүүн крем. Ядах юмгүй чадчих байхаа. Энэ сэдвэр би зөндөө удаа шалгалтанд унжаасан. Гэхдээ миний чадах зүйл гэдэгт итгэлтэй байна. Хөөх, ноён талхаа. Энэ таны хэрэглэдэг сүн крем юм уу? Ямар мундаг вэ гэдгийг харуул ажилд орох цаг боллоо. Болохгүй энэ байж байгаарай. Гэтэ танк ороод яг нь хараадах юм. Чи чин тоглоод байна уу? Одоохон энийгээ цэвэрлэ. Мэдлээ ирэх мэ одоохон би цэвэрлээд өгье. Хөөх, тэнгэр минийгэж зүссэн талхнаас хойш толгойтой ийм сайхан хэлж байсангүй. Зуны цагт шинэхэн зоо шидсний дараа ээж намайг унтуулах гэд бүүвэлэн дуу айлдаг байсан. Хамгийн сайхан дурсамжийг санагдчихсан. За хатагтай кремийн цэвэрлж эхлэе. Намайг уучлаарай. Зүгээр дээ. Толгой бариад өгөөч тэхүү. Хамгийн сайхан хэллэг байлаа. Ганцхан минут. Үгүй, секунд ч байсан болно. Надад боломж олгосонд баярлалаа. Баяртай. Арай болоогүй. 2 дахь шалгалт байгаа. Үнэхээр чиний мөрөөдөл юм бол ахаад нэг боломж олгоё. Баярлалаа ирхмээ. Танд маш их баярлалаа. Хөөх, энэ хүүхэд үнэхээр хүчтэй гартай юм аа. Эхний шалгалтанда тэнцээгүй юм чинь энэ удаа алдаа битгий гаргаарай. Хамгийн чухал нь цэвэр цэмцгэр байх. Чи завааруулсан болохоор өөрөө цэвэрлэх ёстой. Цэвэрлэх даалга руу би чадна. Хичээлдээ хоцорч очих болгондоо анги цэвэрлдэг байсан. Сайн байна. Итгэл төрж байна шүү. Хин гэж вэ? Ухаагаад байхад хардггүй юм бах та. Одоо цэвэрлээд хий. Юу? Энэ сүнд чадах юм гэж үнэхээр алга. Чи Өөрхий бицхан амтан шалны мод хэрэглэж байгаагүй мүү? Хүүхдүүд та нар ажил хийж мэдэхгүй шүү дээ. Би одоо ч хүүгийнхээ хувцсыг угаадаг. Хүмүн нааш нөгч вэ? Би өөрөө чадна. Би заагаад өгье. Ингэж угаадаг юм. Урдаас нь хошоо. Хөөх! Ястаа! Баярлалаа. Энэ хүүхдэд нэг сайн чанар байна, тийм ээ. хүмүүс өхөөрдөж байна. Ахаад нэг боломж олгоод үзье. Сүү, 2 шалгалтанд унсан ч гэсэн ахаад нэг боломж байгаа.
ноён талгаа маш их баярлалаа. Ингэж хэлэхэ болоо. Энэ шалгалтнаас энд ажил хуугүй юу гэдэг чинь шалтгаалan шүү. Сүүн цөцгий хий шалгалт. Тэгэл болоо юм уу? Энийг би яг хийж чадна. Гол арц нь мэднэ үстэй, тийм ээ? Шинэхийн сүү яг энд байна. Хаяг руу хийлээ. Чихэр, цэцгээ нэмлээ. Одоо яг ингэж холно да. Холоод. Тэр юу вэ? Тэр нисдэг тэмдэг хардаа ямар бүтээгч сурдаж байгаа вэ? Найзуудаа харууллаа. Талхны муглаг хотын тэнгэрт нисэж байгаа зарлалын самбар олонний анхаарлыг татаад байна. Гар хөлөгчийг ашиглан нисэх санаа нь үнэхээр ухаалаг байж чадлаа. Хизэж мартахааргүй үйл явдал болж байна. Тэр хүүхэд хаана байна? Тээврийн минь нураасны төлбөрийг нэгцэн дутаалгүй авна. Хөөе, энэ газар нь юм байна. Энэ нөгөө алдарт талчи үсчний газар мөн үү? Та эзэн нь мөн үү? Нисдэг зарлалын самбарны санаа супер дог байлаа. Тийм ээ, бидний үсийг засч өгөө. Намайг уучлаарай, ноён талхаа алдаа гаргаснаа мэдэж байна. Дээврийн чинь төлбөрийг би өгнө. Сүү, эсмэнд ирсэн бол боллоо. Шалгалт авч дууслаа. Чи тэнцлээ. Одоо шууд ажилдаа орж болно. Нэрээ юу? Эсэ болгоны чинь хийнэ. Хичээж ажилласнаа ирэх мэ. За, чамд итгэж байна. Дахиад явчих. Нисдэг зарлалын самбар. Болгонд улам сайжирч байна шүү. Ноён таа, би хироога нисэх ёстой юм бэ? Тэсэрэ жаала. Удахгүй үдийн цайны цаг боллоо. Мэдлээ, ноён талхаа. Бяслагны тоглоомын талбай. Хөөе сүү, явж тоглоцгоё. Сайн уу бяцлага? Яг одоо завгүй байна. Шокогоос асуугаад үз. Боломжгүй. Захиалга хийж байгааг харахгүй байна уу? Өнөөдөр эрт тарихыг хичээж байна. Бүгдэл завгүй хий. Чи баг сургуульд орчихоо үстэй гоовда бяслаг мэн гэж хизээ тоглож гүйх юм болох юм бэ? Чиний насан дээр би өглөө сонь түгээдэг байлаа. Өдөр болгон хичээлээ шаргуу хийж, орой номын сан цагийн ажил хийдэг байсан юм. Залхуурч хэрхэвж болохгүй шүү. За, ойлголоо. Тийм завтай байгаа юм бол зайцх нэг салхилуулаад ир. Зайцхныг салхилуулаа. Тэги болохгүй юу ах уу? Зайцхан, явцгаая жаалаа. Дөрж гэсэн үсчингээс гарах сайхан байгаа биз? Хүлээж вэ? Хөөе, тоглоомын талбай байна штэ. Дүүжин даажидмаар байгаа мó? За. Ингэж тоглодог юм уу? Дэшээ дошоо. Нэмэр алгаа. Би дүүжин даажиндаж мэдэхгүй. Надад тоглоомын талбайд хамт тоглох найз байгаагүй. Тийм ээ. Би хамт гусуур дээр тоглож болохгүй. Юм аа, бяцлаг байна штэ. Манай өвөө шиг үнэртэй. Тоглоомын талбайгаас явж үз өмх юм. Ингэж дүүжин даажинддаг юм уу? Хөгжилтэй юм аа. Хааж гэж байгаа юм бэ зайцхан? Гулсуур. Энд юу хийгээд байгаа юм бэ? Энэ манай тоглоомын талбай. Эндээс яв. Чи үнэхээр муухай үнэртэй юм аа. За явцгаая зайцхан. Явангууд нь агаар зэвэршиж байна шүү. Тийм ээ, би ахаад амьсгалж байна. Уг нь их хөвгөлтэй байсан юмсан. Одоо даанч чадахгүй. Хааж гэж байгаа юм бэ? Энд баган барилгын материалд байна штэ. Чи нүгээр яах гэж байгаа?
Дүүжин таажин байна штэ. Цайцгаа хоёлаа өөрсдөө гулсуур савлуур хийх үү? Төгс олж чадаагүй ч гэсэн хоёулаа гой тоглоно. Эхлээд алин дээр нь тоглох уу? Энэ хогийн цэгийг тоглоомын талбай гэж юу? Энэ хог чинь ажилтг юм уу? Бохор юм байна штэ. Та нар ингэж хийм? Тэнэг юм асуусан болохоор чинь чамайг гэгэрүүлэх хэрэгтэй юм шиг байна да. Нэрээ сүйтэй талах. Буржгар байцаа их сургуулийн уран барилгын техникийн шилдэг оюутан шүү. Би бол шоколадтай үрмэгтэй Жигнэмэг коллежийн инженерчлэлийн мастер. Доктор засал чимэглэлийн охин тэнгэрийг хар. Өдөөрүүлсэн сүйтэй сироп. Бидний хүчийг нэгтгэвэл төгс тоглоомын талбай барих шиг амарх юм байх. Эднэр яг яадаг гэсэн бэ? Би цоо шин зураг төсөл гаргаадах юм. Тийм ээ, энийг л пост модерн загвар гэдэг юм. Ямар сайхан болоо вэ? Загварыг хянаж үзээд батгаллаа. Одоо би авангард биш, амттан шиг нүдгээлтэн чимэг нэмээд л болоо юм. Хитрхи чанар болгочихвол барих боломжгүй болчихно шүү. Юу? Миний гайхалтай загвар руу 0 минь гинэ? Яаша инженер. Чи юу гинэ? Найзуудаа. Миний гайхалтай багийнхан яагаад муудалцаад байгаа юм бэ? Бидний шиг чадварлаг оюун ухаантнууд хүчээ нэгтгэх юм бол дэлхийг улам сайхан болгож чадна шүү. Уучлаарай хамтрагчаа. Зүгээрээ. Одоо Эвлри хамтрагчаа. Энэ гурав нэрээ шилдэгүүд юм байна. Хөөе, бясалга. Наана хараад л зогсоод байх юм уу? Ирээд бидэнд туслахгүй мó? За. Багийнхан хамгийн гайхалтай тоглоомын талбайг барьцгаая. 1 2 3. Ой, наадаа сайн тогтолтой хийгээрэй. Төсөл зургаа гаргачихлаа. Гэхдээ дараачийн алхам будаг юм уу цемент байхгүй. Бүр хямарчихлаа. Тэгэхээр бууж өгнө гэсэн үг үү? Бууж өгөх. Дэндүү хөдөлмөрлөж, дэндүү хол явсан. Одоогоор бууж өгнө гэдэг сонголт байхгүй шүү. Бууж өгөх сонголт байхгүй гэж юу? Юу гэж сүржигнээд байгаа юм бэ? Энэ хүртэл ирчгээд байхад барилга баригдахаа болсон гэнэ үү? Эми ирсэн болж байна уу? Вэн чин юу вэ? Барьж дуусаагүй тоглоомын талбай юу? Зуур сунгуурл нь бас дууссан байлгүй. Бид хамтдаа энэ тоглоомын талбайд загвар гаргасан юм уу? Энэ бол бясалгал. Бид тоглоомын талбай барихтанд тусалж байгаа юм шүү. Тоглоомын талбай гинэ. Та нар хүүхдүүд л байна штэ. Мэдэн шиг мэрэгжлийн байхгүй бол тоглоомын талбай барьж чадахгүй. Бэцхэн залуу минь тоглоомын талбай барих хэрэггүй. Зүгээр тэр талбай руу очиж тоглоо. Үгүй. Тийш ахиж очихгүй. Үнэрнээс минь болоод хүүхдүүд намайг тэр тоглоомын талбайгаас хөөчихсөн. Йоо. Үнэрнээс чинь болоод хөөсөн гинэ. Юу ч чаддгүй хүмүүжлгүй амьтад. Ой. Энэ тоглоомын талбайг дуусгахад нь туслая. Тэгье. Энийг талхны Мухлаг хотын хамгийн гоё тоглоомын газар болгоё. Маш их баярлалаа. Тэгээ. Олгоор модыг энд, хөндлөвч модыг тэнд. Энд тоглоомын талбай барьж байгаа мó? Ямар сайхан юм бэ? Миний бяцхан охинд найзуудтайгаа тоглох газар хэрэгтэй байсан. Хичээл зүтгэлд тань баярлалаа. Маа энийг цангаж байгаа. Сангалгүй яах вэ адагтай. Сайн муу залуучуудаа. Шинхэн жимсэд. Маш их баярлалаа хадагтай. Гоё юм байна. За боллоо. Их гоё харагдаж байна шүү. Зүгээр л гайхалтай. Миний эндх ажил дуслаа. Хөөе. Би багнуудын хийснийг битгий мартаарай. Ашгүй дууслаа. Хөөе найзуудаа бүгдээрээ хамт тоглоцгоё. Тэр юу вэ? Тэр шинэ тоглоомын талбайг хардаа. Тоглоомын талбай гинэ хөгжөөнд парк юм шүү. Аавар том юм аа. Их хөгжилтэй байх та. Биднийг уучлаарай. Бид хамт тоглож болгоо аа. Муухай үнэртэйг шоосны минь уучлаарай.
Бидний буруу байсан. Болдгүй юм дээ. Энэ тоглоомын талбайг би ганцаархнаа бариагүй. Бүгд нэг баг болж ажилласан. Тэгээд онцгой болгосон. Нааш би бүгдээрээ хамт тоглоё. Хөөх нэрээ юу? Чи үнэнээс хэлж байна уу? Бид ямар гайхалтай тоглоомын талбай бариавэ. Зайцгаа. Баярлалаа найзаа. Сагдаан Презел. Сайн үсүү? Өнөөдөр юу олсон бэ? Би явган хүний замаас задгаа мөнгө олсон. Тавхан цент. Ингээд л болоо юу? Инээдтэй юм аа. Чи зөндөө олон алга болгосон зоосыг буцааж өглөө. Жинхэнэ баатар юм аа. Үгүй дээ. Ингээд нэрээ чи хин бэ? Хоёулаа танилцах байхаа. Мэдлээрээ. Энэ бол цагдаа Прецел. Манай чинээр орсон юм. Сайн уу иргэн? Би цагдаа Прецел байна. Танилцахад их таатай байна. Хөөх, шин цагдаа юм байна штэ. Яагаад манай цагдаагийн хүчинд орё гэж шийдсэн юм бэ? Би тархины мөглөг хотод их тайван шудраг ёсыг тогтоож бүх хорон санаатнуудыг барьж хорно. Хөөх, яста янзтай. Нөгөө дээрэмчдэг бас л барьж чадаагүй болол той. Их муухай аштай байна. Энэ өмхий бясалгыг дээ. Ахаад банк дээрэмхээс өмнө барих хэрэгтэй байна. Мөрдөгчдөө өнөөдөр хичээж ажилласанд их баярлалаа. Чи юм. Би шинээр орсон. Намайг цагдаа Прецел гэдэг. Та хоёр шиг мундаг мөрдөгч болоод муу хүмүүсийг барих нь үргэлж миний мөрөөдөл байсан. Йоо, муу хүмүүсийг барихаа. Наад том нүхээрээ муу хүмүүсийг барих гэж байгаа мó. Хэрэгтнүүдийг барих амархан гэж санаа юу? Хүрэж чадахгүй шүү. Наад нүхээ басах чад буцаад ирээрээ. Чи зүгээр үү найзаа? Хоёроор яадгийг хизээч бууж өгөлгүй сайн хичээвэл чи агуу мөрдөгч болно. Санаа зовлтгүй. Намайг юу ч мөрөөдлөөс минь салгаж чадахгүй. Буцаадэр. Болгоомжтой байгаа чи би энэгээр явж байна штэ. Чи яаж мөрдөгч болно? Дараагийн машин руу явнаа. Хөөе чи. Миний машиныг яах нь? Өө, танд торгуулийн хуудас өгөх гэж байна хадагта. Юу? Намайг танихгүй байна уу? Манай нөхөр цагдаагийн дарга юм шүү. Юу ч мэдэхгүй байж. Чамайг нөхөртөө хэлнэ дээ. Надад чадах юм гэж байхгүй юм дөө. Яаж агуу мөрдөгч болох вэ? Төрөөж давсаргаа. Наад бөмбөгөө шийдчих. Банд юу гинэ? Дараа нь үнэ тэтгэлийн дэлгүүрээр орё. Туу бислэг байна. Цагдаа байна. Хөөе, бүхэд Прецел байна. Би ах トゥ бислэгийг харлаа. Юу? Хааж гэж байна. Бөмбөг буцааж өг. Захираг руу шидэж байхад Замаас хол хамгийн хорон санаатай дайснууд явж байна. Бөмбөг буцааж өг. мэдгүй чи. Бөмбөг өгөл дөө. хэрэгтнүүдийг зугтаалгачихсан юм уу? Би толгойд бөмбөг ороод гацчихсан юм аа. Шалтак доожж байна уу? Чамайг энэ мөрдлөгөөс хаслаа. Юу? Чамд хийж чаддаг юм байна уу? Прецел. Сайн ажиллаа цагиргэн толгойтой. Хэрэгтэн биш сагсны бөмбөг барьсан байх шүү. Би нэг ана. Ой, миний ээлж. Хоёр нөхрөө хоёулын руу наруулвал 10 оноо шүү. Тэр чинь их хэцүү шүү дээ. Цагдаа Прецел байна штэ. Энд юу хийж байгаа? Сүү юу? Яста гоё яла. Хөө Прецел яасан бэ? Прецел. Ой, хамаатай ойлоо дахин. Бас цагдаа юм байна шүү дээ. Ийм юм болсон байх нэ. Тийм ээ. Яаж залруулах вэ? Би мэдчихлээ.
Эргэлзэх хэрэггүй. Яах ёстойг ноён талах сайн мэдэн шүү. Ноён талах уу? Нүх чинь асуудал болоод байна гэж юу? Ажил тарсны дараа ирсэн дуучлаарай. Зүгээр дээ. Дандаа ингэдэг юм. Ирхмэ та миний нүхийг бөглөж чадах уу? Ноён талхаа та хийж чадах уу? Мэдээж болно. Гэхдээ үнэхээр нүх чинь асуудал гэж үү дээ. Тэрээс сэлний түүхийг sökвөл угаасаа нүхтэй байдаг юм. Ноён талхаа танаас гойж байна. Миний нүхийг бөглөөд өгөөч дээ. Энэ нүх мөрдлөгөд саад болж болохгүй. Чи хүсч байвал тэгье дээ. За эхэлцгээе дээ. Хайж гэж байгаа мэн. Нүхээ яах болж байна? Битгий хөдөл. Хоёрыг барина. Яршигтай цагдаа нар. Энүүгээр загсаагаад өгнө. Энэ чихртэй бүг мөнгөөр авсан болж шүү. Шоколадтай үрэл цагдаа нарыг ойрт болохгүй те. Дэдэн дууга шоколадтай үрэлний буунаас болж би ойртож чадахгүй байна. Сумнаас нь болтож чаддагч болоосоо. Надад давтуучгаа. Ой, Шинкава, битгий. Эрэмжид буутай. Хайрын амиа битгий гарцуу. Би чадна. Юу болоод байна? Хөгтөрч гисэн байх та. Шоколадтай прецел болгоод өгье л дөө. Болгоомжтой. Гэгэн хартаг минь гэж. Бүх сумнаас ботож чадаа. Энэ шоколадтай бүх хэрэг алгаа. Цогтой. Хөдөлж чадахгүй байна. Энэ чи ямар хачиг гав бэ? Мултарч чаддаггүй. Намайг тань. И боцоо шорнож болохгүй. Би чинь тансаг хоо. Машин дор. Ай, үс муухай болгов. Ой, Шинкава. Мундаг байла. Баярлалаа мөрдөгчөө. Ой, Фред. Чи сая супер баатар шиг байлаа шүү. Мундаг банжаала. Зүртэй юм биш ээ. Би зүгээр л ажиллаа хийж байсан. Сүртэй биш гэж болохгүй. Чи сургуульд болтож тагтаа ахтуу бискийг барьж шударга ясны өмнө авчирлаа штэ. Хэтрүүлгээ болоо. За тэгвэл одоо наад нүхийг чинь бөглөх үү дээ. Үгүй. Яагаад? Би бол прецел нүхээрээ бахархаж байна. Энэ нүхээ ашиглаж надад заяасан энэ бэлгэрээ гэмт хэрэгтнүүдийг баривчлах болно. Тийм ээ. Өөртөө үнэнч байхаас өөр чухал юм гэж юу байх вэ? Чи өстө зөв сонголт хийсэн байх шүү. Үсээ даатгсан нь. Сайхан өдөр бай. Хадагтай ноёдоо хөтлөгч Красан мэнчилж байна. Хоёр оролцогчийн маань хөргөгчийг хоосолж үсийг янзалж өгөх үсээ даатгалаа шоу. Энгийн бүтээгдэхүүнээр хамгийн сайхан үстэй болгож өгөх хамгийн шилдэг үсчийг танилцуулж байна. 99 дахь удаага ялагчулж байгаа талагчны газрын хамгийн шилдэг үсчин ноён талхаа. Тэрний өрсөлдөг талх бол үсчний газраа сурчлагаар ирсэн үсчин Донат. За тэгвэл одооноос 10 минутын хугацаанд үсийг янзлаарай. Үнэхээр гайхалтай байлаа. 5 минутын дотор засалтаа дуусчихлаа. Шалтины оролцжээ. Өнөөдрийн ялагч бол Оцавиастан үсчин талах байлаа. Ахаа талах ялчглаа. Энийг хаа 7 хоног бүр талах ялаад байгаар үзэлтийн хувь байнга буураад байна. Угаасаа талах ялах юм чинь хэн үзэх юм бэ? Үзэлтийн хувь энэс илүү буураад байвал манай хөтөлбөрийг хаачих шүү дээ. Үзэлтийн хувь өсгөмөр байна уу? Үзэлтийн хувийг огцсон мэгсгэх арга байгаа л та. Захирлаа. Одоо ялах юм бол тасралтгүй 100 дугуйгаа ялна гэсэн үг. Үдшиг хийх үү?
За төвөгдөө хэрэггүй. Би ямар анх удаа ялж байгаа биш үү? Ямар сонин мэдрэмж вэ? Одоо үсээ даатгалаа шоуны 100 дахь тусгай дугаарыг эхлүүлж байна. 100 дахь ялалтаа байгуулахаар бэлдэж байгаа гоц авьяастан үс чинь ноён талхаа. Тэрний эсрэг ноён талхын 100 дахь ялалтыг зогсоохоор ирсэн оролцогч болов. 100 дахь тусгай дугаар болохоор хэцүү хүн оролцох баха. Талхыг ялахаар ирсэн үс засалтын амьд бурхан ноён чипс. Юу инээдтэй маа. Аргус болгон мохоо болдог юм чи амьд бурхан ч мөн л доо. Чипсүүдээ. Шалдын сандарсан байна. Ноён чипс үс тасахта надаас ч муу штэ. Та нар инээхэ бол талхчи бэлгэлтэй байгаараа. Чи ч өнөөдөр доосон да. Чи юу гэнэ? Надад өнөөдөр нууц зэвсэг байгаа. Нууц зэвсэг. Тэгвэл энэ хоёр үсчинд үсээ даатахаар ирсэн зочдоо танилцуулъя. Ноён чипсийн үйлчлүүлэгч бол дэлхийн хамгийн шилдэг Банжин кино компани ерөнхийлөгч Бан Найго. Чиний хамгийн их орлого олдог Бан Найго байна. Донод хамгаалагч сууралыг хийсэн тэр бомт нөө. Бан Найго үсээ даатгалаа шоунд оролцож байгаа сэтгэгдлээс хуваалцсан уу? Талхчны хотхонд хамгийн их орлого олдог Бан Найго гэгч байна. Тийм ээ, бид ч гэсэн найдаж байгаа. Тэгвэл Бан Найгоны авчирсан хөргөчийг танилцуулъя. Бурхан минь ийм байх гэж хөргөчнийг хэмжээж гисэн ёстой дээд зэрэглэх юм аа. Дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнээр дүүрэн байна да. Би ч гэсэн ганц удаа үсэндээ тавьж үзэх юмсан. Талхны газрын хамгийн баян гэсэн шиг хөргөчөндөх бүтээгдэхүүнүүд нь ч гэсэн гайхалтай байна шүү. Гэрт маань маш олон хөргөгч байдаг болохоор нэгийг л авч ирлээ. Ийм дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд өгөөд байхдаа яадгийн. Иймгээ юмд юун сүртэй уралдаг юм. Гайхширх юм бүр ч олон байгаа шүү. Тэгвэл ноён талхны үйлчлүүлэгчтэй уулзцгаая. Оролцогч гарч ирнэ. Бурхан минь Энэ жараад иннэ. Вэн талхч нэ. Талхчны газрын хамгийн шилдэг сексэхэг гуйлагч Мангуй гарч ирлээ. Сайн байна уу? Юу вэ? Гуйлагч юм байна. Энэ чинь шудраг биш байна. Үстэсгтээ өөртөө итгэлтэй бол хэн оролцох нь ямар амаа вэ? Зя тэгвэл гуйлагч Мангуй хөргөгчийг хөргөгчөнд юу байгааг харах уу? Юу вэ? Бүгд л хоолны хаягдал байна штэ. Хитрхи шудраг биш байна штэ. Тийм ээ. Хараад байх юм алга. Яана, загирл маань ялагдах нь байна штэ. Сайн байна. Үзэлтийн хувь огцом үсэж байна. Дээд зэргийн төрс, нэг эсийн гүргэм, чавга, чихэргээд тансаг бүтээгдэхүүн хэтэрхий олон болохоор юунаас нь эхэлж хэрэглэгээ мэдэхгүй л байна. Ийм хачин үсчний газар гэж хаана байсан юм бэ? Ялдарсан улаан лойд нэрсээр яаж үс янзлах юм бэ? Ямар гоё юм бэ? Үгүй, тэр чинь Талхчны циркийн гоц авьяастан алиалагч Жампл Галун биш үү? Хиний талга болчихсон энд байж байдаг шүү. Ахта! Энд гуйлагч талх яасан сайн жангал ярддаг юм бэ? Та ч арай домогт алиалагч Жампл Галун биш вэз? Дэмэ мөн байна. Би Галун байна. Жампл Галун тантай энд таардаг байж. Гэхдээ яаж яваад гуйлагч болчихсон юм бэ? Би талхчны газрын хамгийн шилдэг алиалагч байсан. Нэр хүн сайтай мөнгө сайн олдог байлаа. Гэвч аимшигт коронавирус талхчны газар дарахж бүх үзмэр цуслагдсан цэрх маань дампуурсан. Ажилгүй болсон би эхнэр хүүхдээ арах нүргүй болоод гэрээсээ явсан. Тэрнээс хойш гудамд хонголдог орон гэргүй хүн болчихсон. намайг алиалагч орон гэр болох гэж. Тэрхий өрөвдмөр юм аа. Коронавирус ёстой муухай.
Бэхнэр үүтэйгээ дахиад уулзаж чадах болов. Тэгэлгүй яах. Энэ гоц авьяастан үс чинь таныг дахин төрүүлэх болно. Нэр юу? Эхнэр хоёроо үнэхээр их санаж байна. Би Ноён талхаа галлууны гэр бүлийнхэнтэй уулзуулаарай хэмээ. Чадсан шүү дээ. Ноён талхаа танд хийж чадахгүй юм байхгүй гэж дандаа өнгөрдөг шүү дээ. Ноён талхаа бүгд танд найдлага тавьж байна шүү дээ. Гой, ноён тон надад туслаач. би нэг үзээд алдая. За ингээд үсээ даатгалаа шоу эхэлж байна. Хитрхи олон юм байгаа болохоор аль-наас нь эхлээд хэрэглэхээ мэдэхгүй байна. Экосүүгээр хийсэн сүн кремийг эхэлж түрхээд тэр нь далайн чихний дотроос нэмээд хамгийн дээд зэрэглээ төрс тавьж гүргэн тавиад эцэст нь алтын нунтаг цацчихвал Аргүй цаг үеэсээ төрүүлж алгасан цагвар боллоо. Юу вэ? Гайхалтай. Одоо л миний чадварыг олж харж байна уу? Энд чи юу вэ? Ийм байх гэж эдэж яваад үлдээсэн далайн замаг язарсан нэрс улаан лойлоор хамгийн шилдэг засалтыг хийж чадлаа. Ноён талх чарахгүй мундаг юм аа. Ноён талх амьдралын эрээн барааныг харуулж чадлаа. Хөөх, ноён талх үнэхээр мундаг юм аа. Энд чинь би юу? Намайг ийм гоё болгож өгсөнд баярлалаа ноён талхаа. Өнгөрсөн үеийн шаналлаа мартаад шинээр амьдралаа эхлүүл. Яг энэ бүтээгдэхүүнүүд шиг. Хуучин шигээ дахин тайзан дээр гарч эхнэр хүүхдүүдтэй тоглолтоо үзүүлмээр байна. Тийм өдөр заавал ирнэ. Чин сэтгэлээ минь хөдлөж чадах жүжигчин энд байжээ. Манай кино компанид өөрсгч нь хүнд хүчээр зүйлийг ялан туулсан жүжигчин хэрэгтэй байна. Юу? Бид алиалагчийг гол дүрээ болгосон кино хийх гэж байгаа. Нэр нь Joke. Ноён жам. Та энэ киноны гол дүрд тоглох уу? Би гол дүр тоглоно гэж юу? Тоглоод үзээ. Сайхан боломж байна. Тгий гэж хэл. Тэгье би бүхүчээд ажиллая. Энэ өдөр захирал маань 100 дахь ялалтаа авч Бид үзэлтээр тэргүүлсэн. наруулагч гэсэн хамгийн олон хүн үзлээгээд баярлаж байсан. Ноён чипс гомдлож байгаад Хойлох чиг надад өгөхгүй яасан бэ? Ёо. телевизээс хөөгций. Яаж хоног вэ? Харин бид өнөөдөр Жамбилийн киног үзэх гээд кино театрт ирсэн байна. Би нэг хошигнол хэлэх үү. Би өөрийнхөө амьдралыг гониг утрал гэж бодсон. Тэгсэн чинь үнэндээ жаргалтай төгсгөлтэй байсан. Ээж талхны өөрчлөлт. За болчихлоо. Хөөх, миний охин ямар хөөрхөн юм бэ? Ноён талхаа баярлалаа. Хүүхдүүдийн үс засах гээд ядарсан уу? Зүгээр. Ой, наашаа хүрээд ир. Чаддсан бол авал та. Наад чи миний Хөөе, солигнууд минь буцаагаа тавихгүй юу? Яна, уучлаарай. Ноён талхаа та зүгээр үү? Уучлаарай. Би 4 хүүхэдтэй болохоор хүүхдүүдээ одоо явцгаая. Өнөөдөр тий тооцоогоо хийн. Энэ таач гэсэн үсээ засвал л да. Би юу? Зүгээр дээ. Хүүхдийн үс засвалаа дуусахаар мөнгөч дуусчихдаг юм. За, би тэгээд явъя да. Хүүхдүүдээ одоо явцгаая. надаас хол Байлцгаа. Яагаад штэ. Хонгор минь чи миний утсыг хараагүй юу? Энэ байна. Оо, баярлалаа. Ээжээ, миний усны хавчарыг харсан уу? Ширээн дээр байгаа үсттэй. Тийм бэ.
сармөгчний өгзөг улаан тийм ээ. Улаан зүйлс бүжигсэн. Хөөе. Дуугүй байгаа чи. Дуулж чаддгүй юм бэ? Юун дууч юм бэ? Царай муутай юм байж. Юу нэ чи үзүүлээд байгаа. Өглөөнөөс эхлээд яацгаад байгаа юм бэ? Уучлаарай. Бүх хоцорлоо хүүхдүүдэд явцгаая. Завар олжил мэдхээс цэвэрлэж мэдхэхгүй юм да. Хөөе, маргааш миний төрсөн өдөр юм байна штэ. Хаттай билүү? Хордон хорлын өрөөнд хүрээд ир. Юу болов вэ? Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе хайртай гэруудаа. Төрсөн өдрийн минь хүргэе. Тийм ээ, баяр хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе. Цаашдаа ч гэсэн бидэнтэй дандаа хамт ажиллаарай. Хөөх, та нартай баярлалаа. Надад ч гэсэн тийм үе байсан да. Ой. Миний охин хүрээд ирвүү? Сайн уу? Ой, наадах чи юу юм? Нан танд хамаагүй. Хөөх, миний төрсөн өдрийн бэлэг юм байх та. Ухаантай гэдэг. Бигэрээ. Бүгд хурдан иржээ. Магда. Хөө минь юу цэцэг вэ? Юу чүшээ? Цэцэг хүртэл бэлдээд бүр том болжээ. Хонгор минь бирлээ. Харта энэ юу вэ? Миний төрсөн өдрийн бэлэг үү? Яг зөв. Маргааш өглөө нээж үзээрэй. Төрсөн өдрийг мань мартаагүй байна шүү. Том охины манд бэлдсэн бэлэг байна. Задлаад үздэгюм билүү? Найз залуугийн манд бэлгийг яагаад та үзээд байгаа? Оо, найз хөвгүүнийг чинь байсан юм уу? Уучлаарай. Хайрцаг нь муухай болчлоо. Баярлалаа. Явцгаад ирээ. Цэцгийн баглаага өгөхгүй мүү? Багшид өгөх юм аа. Оо. Багшийнхан байжээ. Ээжээ, энийг хардаа. Дүү таныг зурсан. Оо, тийм үү? Бол мундаг компани ажилтан том ихч хөөрхөн, ах маань хөл бөмбөг сайн тоглодог. Бага ихч дуучин, харин би гоё зурдаг. Ээж маань гэртээ зүгээр л суудаг. Дүү таныг гэртээ суудаг гинэ. Яагаад хүний булгаалаад байгаа юм бэ? Чамаатай. Хонгор минь төрсөн өдрийн мэнд хүргэе. Хайрт минь, чи л тоох юм да. Энэ чамд таалагдана гэж бодож байна. Нээгээд үзтээ. Энэ юу вэ? Цэвэрлэгээний байли? Би гэрэл хийхээ өмнө амласан шүү дээ. Чинийхээ гаранд дуусал уусч хөрвөхгүй гэж. Би ямар чиний зарцуу? Өөрөө наатаа авчи. Хонгор минь яагаад байгаа юм бэ? Өнгөн таалагдахгүй байна уу? Бэлиний өнгө биш. Чи таалагдахгүй байна. Нөхөр хөөхтүүдгээд бүгд хэрэг алгаа. Саяхан манад ирсэн үйлчлүүлэгч байна. Сайн байна уу? Хадагтай шоко. Та манад хүүхдүүдтэйгээ ирж байсан байхаа. Ямар нэг юм болоо юу? Тийм ээ нөгөө. Тийм юм болсон юм бэ? Би өдөө болтол яах гэж тэгэж өөрийгөө зайснаач мэдэхгүй юм. Бурхан минь ээ. Гэхдээ эн чинь цаг хэд болж байна. Хүүхдүүдийнхээ өглөөний хоолыг хийж өгөх ёстой. Уучлаарай хадагтай явлаа. Төрөх хүлээгээрэй. Та надтай хамт явах хэрэгтэй байна. Шоко, чи дахиад хоцорлоо. Үйлчлүүлэгч ирлээ. Үйлчлүүлэгч ээ? Сайн
Сайн байна уу ноён талхаа? Эртэдийн 4 хүүхдийн ээж. Хүүхдүүд чинь ийм хурдан үсээ засуулах болчихоо юу? Нөгөө өнөөдөр бол ээж нь өөрөө засуулна. Төрсөн өдөр нь байхгүй юу? Хөө, төрсөн өдөр нь онцгойлон анхаарал тавина. Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе хайртай үйлчлүүлэгчдээ. Төрсөн өдрийн минь хүргэе. Хонгор минь хаана угаан бэ? Хурдан ирж хоолоо хий. Хүүхдүүд өсөөд байна гэж сүйд болж. Чи гаргүй юм уу? Хөлгүй юм уу? Би үсчинд үсээ янзлуулах гэж байна. Чи өөрийнхөө хоолыг өөрөө бэлдээд тасал. Залхаж байна. Хөөе тэр яах вэ? Хүүхдүүдээ яах вэ? Санаа зовлтгүй. Сүү бид хоёр бүгдийг зохицуулна. Гэр ийм байдалтай байхад үсээ янзлуулна гинүү. Эрүүл ухаанаа алдсан байхаа. Өсөөд байна штэ. Хаасаа юм бэ? Уучлаарай. Хүлээж бай, захиалаад өгье. Сайн уу? Ээж чинь биш болохоор урамч нь хуугарсан уу? Та нар хэн бэ? Сайн байна уу? Талхны өсчний газрын ажилчид байна. Ээж чинь үсээ засуулж байгаа болохоор оронд нь туслах гээд ирлээ. Нэрээ юу? Баярлалаа. Би гэрийн ажил огт хийж үзээгүй юм аа. Таныг өөрөө гэрийн ажил хийхэд бид туслах болно. Ус чинь бүр хэтэрхий болж чажээ. Сүүн крэм бүгд хайлчихсан. Зээлзгэн шоколад хоёр бараг ялдарч байна. Үсээ янзлуулаад хэр удсан бэ? 5 жил бараг болсон байх. 5 жил? Ирээд буй удсан болохоор таны амьдралын хамгийн гоё засалтыг хийж өгье. Энэ муу аяг тавгнуудыг угаагаад дуусахгүй юм аа. Гэрийн ажил хэцүү байгаа биз? Эхнэр тань 6 амбултай айлыг авч явах гэж ямар их ятарсан бол доо. Чиний зөвөө. Том нь өрөөгөө, хоёр дахь нь ариун цэвэр өрөө, гурав дахь дөрөв дахь нь зочны өрөөгөө цэвэрлэл гүйцэтгэг. Та сая өөрөө цэвэрлэл гэж хэлсэн. Ариун цэврийн өрөө заваа штэ. Зочны өрөө чинь дэндүү том штэ. Та нар энийг мэдхүү. Тэр хэцүү ямиг ээж чи өдөр бүр цэвэрлдэг. Одоо юм ярьдгүй хөдөлгөө. За, болчихлоо. Энэ би гэж юу? Үнэхээр гоё юм аа. Танд баярлалаа. Хамгийн сайхан төрсөн өдөр болоосаа. Гэхдээ хэдий юм хөөрхөн болсон ч очих газар алгадаа. Юу сүгвэ? Очих газар байлгүй яах вэ? Нөхөр хүүхдүүд чинь гэртээ хүлээж байгаа. Тийм биз дээ. Хүүхдүүд ээ? Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе хайртай ээжээ. Төрсөн өдрийн минь хүргэе. Гэхдээ хэн бүгдийг цэвэрлж гисэн юм бэ? Би өрөөгөө цэвэрлсэн. Харин би ариун цэврийн өрөөг. Зочны өрөө би цэвэрлсэн. Ямар мундаг юм бэ? Энэ юу хоолнууд вэ? Би хийх гэж оролдсон юм аа. Ямар амттай болсныг сайн мэдэхгүй л байна. Хөөх чи хийсэн гэж юу? Амттай болжээ. Нэрээ юу? Хонгор минь уучлаарай. Гэрийн ажил ийм хэцүү гэдгийг би мэдсэнгүй. Би ч гэсэн. Цаашдаа би ч гэсэн хамт цэвэрлэнэ. Баярлалаа. Ээжээ, билэг энийг танд. Гүзээлзгэн шиг хөрхөн ээж. Ээжээ, би таныг зурсан. Хөөх бурхан минь. Хорвоогийн хамгийн хөрхөн миний ээж. Хонгор минь төрсөн өдрийн мэнд хүргэе. Хартаа. Хөөх. Надтай гэрэлсэн чамдаа үнэхээр их баярлалаа. Би ч гэсэн. Сэтгэл хөдлөж өглөө. Энэ чинь жинхэнэ төрсөн өдөр. Ээжээ, хайртай шүү.